гол зорилго юу вэ? Энэ хорлын гол зорилго бол одоо бид нам доторх шудраг ус үйл ажиллагаатай санал нэгдэхгүй. Ингээд жирийн гишүүд, намын жирийн гишүүд эвлэлтэн нэгдэж энэ хорлыг зохион байгуулж байгаа. Гол зорилго бол одоо манай сая дотоод сонгуулийн үйл ажиллагаа бол нэлээд тийм хулгай, дээрэм, залилангийн шинжтэй, гэмтэргийн шинжтэй бүр тодорхойлол үйл ажиллагаа явж өнгөрлөө. Ингээд энэтэйгээ бид нэр эвлэрэхгүй, нийлэхгүй ийм хулгай дээрэмтэд явахгүй, хамт явахгүй гэдэг үгнээс бид нэр өнөөдөр хуралцаарсан. Сая хулгай дээрэм гэдэг учир нь юу юм гэхээр хурал болох манайх үндсэндээ арчилсан нам гэдэг айл бол арчилсан нам биш. Хэдэн компани одоо бүрэлдэхүүнд нэр төрсөн ардын намын сул гишүүдээр энэ дүүргүүдэд санал өгүүлсэн ийм дотоод сонгуул болж өнгөрсөн. Өнөөдөр суулсан өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн байгаа нэг гарна жирийн арчилсан намын жирийн гишүүд дүүргээс оролцож байна. Орон нутгаас оролцоод дотоод одоо холбоогоор бидэртэй бол юу гэж ярих вэ гэхээр оролцож чадахгүй амжихгүй гэхдээ бид нэр дэмжиж байна оролцсон цааш энэ хурал бол өнөөдөр ингээд нээн хаахгүй цааш бид нэр тэмцэн цаашлах юм бол одоо өнөөдөр цогт гэрэл толгойтой намын дарга толгойтой энэ бүлэг этгээдүүд улсын дээд шүүхтэр манай намыг одоо хүчгүй болох хэмжээний асуудал үүсгэсэн бодтойгоор улсын дээд шүүхтэр бодтойгоор өнөөдөр арчилсан намыг үгүй асуудлуудыг үүсгэсэн. Магадгүй одоо ардын намтайгаа уйлдаж зориуд ийм ажиллагаа хийж байгаа үгүйсэхгүй. Би бол хартж байна. Харт хэрэгтэй юм бэ. Таны хувьд бол Хулмаагийн дотоод гэдэг нэг бол их тодор шүүмжлэх шүү дээ. Сая арчилсан намын дотоод сонгуулийн үйл ажиллагаа хэцүү хүмүүсийг бол арчилсан намын маш олон гишүүд энэ нам бол одоо Женковын нам гэж байгаа гэж байна. Энэ юу юм бэ? Бодтой та нар өчигдрийн үйл ажиллагааг хар. Тэр сонгогдож байгаа улсуудыг, тэр тайзан дээр байгаа улсуудыг ингээд энэ бүх юм чинь манай ноён Женковын сценараар яваад дууссан. Өнөөдөр арчилсан нам дахин хэлээ. Махин Пикс, Тессо, M Group, M Oil одоо юу гэдэг Монс гэдэг юм тийм ийм олон компаниудын бүрдэл болсон ийм хувьцаат компани болсон арчилсан нам бол дэрэгдэн ардын нам арчилсан намын илүү дүрмтэй, жоромтой, цэгцтэй яваад байгаа л та. Ирэх барьж байгаа ч гэсэн нэр усгүй ч гэсэн тэдний дүрм нь бол өөр. Тэгэхээр бид нар энийг одоо хөлийн зөвшөөрөх байгаа болохоор өнөөдөр жирийн арчилсан намын гишүүд эвлэлтэн нэгжиж үжил бодлоо илэрхийлж намынхаа эсрэг одоо энэ бүх юм зогсоо цаашлах юм бол одоо ийм удирдлага бол арчилсан намд хэрэггүй огцор дараагийн нарын асуудлыг яри шийдий гэдэг байдлаар бид нар эвлэлтэн нэгдээс өнөөдөр суулж байгаа бол мэдээж онцгойлоос тодорхой шийдвэрүүд гарах байх. Энийг мэдээж одоо байгаа намын удирдлагуудад өгүүлэх байх шаардлага байна. Бид яг хөө ингээд хэдэн жилийн өмнө нөгөө тамхтай, тамхгүй, хоёр тамхтай, хоёр гэрчилгээтэй гэдэг л одоо тэр муухай үйл ажиллагаа давтчих шиг байна. Тэгэхдээ би бодтойгоор хэлье. Өнөөдөр энэ шинэ улс төрийн намын тухай хууль дээр байгаагаар ингээ харахаар өнөөдөр цогт гэрэл толгойтой намын дарга арчилсан намыг бол манай намыг байхгүй хэмжээнд авчирсан шүү. Улсын дээд шүүх эвгүйгээр шийдвэл манай намыг татах болгоо шүү. Ийм хэмжээнд биднийг хүргэсэн. Олон гишүүдийг татварын цогцолж авчаад дээрмийн чанартай үйлдэлүүд хийсэн. Гэх мэт дандаа эрүүгийн залилангийн ийм хэрэгүүд бүрдүүлсэн байна. Яг хоо Женкотэй юм яг л ийм л схемээр явдгийг хэлж штэ дахин хэлж байна. Өнөөдрийн арчилсан нам бол хувьцаат компани болсон. Гол хувьцаа эзэмшигч нь дахин хэлээгүй. Женковын, Тессовын, тэгээд Монс одоо юу гэдэг нэг голомт банк гэдэг нэг жижиг гарууд нь нам доторх жижиг гарууд нь баг хувьцаа эзэмшиж байгаа.
Ер нь бол 90 дон гараад 2000 оны хооронд зүүн Европын орнуудад яг ийм үйл явдал болсон байна. Зүүн Европын орнуудад ийм үйл явдал болоод тэгээд энэ алдаагаа тэдэрт ороод зассан. Ингээд улс төрийн нам биш болоод компаниудын одоо төлөөлөл төрж ороод жишээлбэл өнөөдөр одоо ордонд сонгох хуралдаж байгаа энэ хурал дээр үндэсний бодлогын хорооны 378 гишүүнийг сонгож байгаа энэ хурал дээр манай намынхан хэлж шүү дээ. 250 хүнд огт танихгүй манай нам байгаагүй хүмүүс байна гэж байгаа юм. Тэр чинь нөгөө л компаниудын төлөөлөл. Энэ намд яваагүй хүмүүс байна. Ард намд тэгэхэд чи яаж юм? Доод нь 4 жил, доод нь 4 жил явсан хүн, намдаа явсан хүн ямар нэгэн дараагийн шатанд орох, сонгуульд орох эрх нэ гэж. Тэгэхэд манай намд өчтөр ороод өнөөдөр үндэсний бодлогын орооны гэж. Одоо манай энэ зогсож байгаа нэг залуу байж. Тэсогийн компани сүүс хавлагч хүүхэд, ангийнхан хүүхэд манай энэ залууг шоолоо явж байгаа юм. Би үндэсний бодлогын орооны гишүүн болцсон гэдэг. Жишээлбэл. Би бузар юмнууд болж байна. Өнөөдөр аснам ийм сул дорой, ийм хамгийн доод цэгтэй өрсөн. Энэ л бид нар готролтой баг. Ахмад удаа хөөгөө гаргацсан. Одоо зөвхөн даргын яриагаар одоо Ардчсан нам 2027-28 оны сонгуульд 28 оны орон нутгийн сонгуул гэдэг 3 сонгуул дараалж ялахын тулд одоо Ардчсан нам ихтэй байж нэг чигт харах ёстой гэж байдаг. Гэтэл та бүхэн үзэж байгаа одоо энэ зохион байгуулалтаас эхлээд ингээд алдаатай явсан хэрэгцээ юмыг яаж мэдэх вэ? Энэ сонгуулиудад ялгал энэ сонгуул яг үн цэнтэй байж чадах бол одоо энэ тал дээр ямар байсан бэ? Наач буруу асуулт та. Чадахгүй. Яаж өнөө өдөр өөрсдийн намынхан гишүүдийн эрх хэрэгчлийг боомлж байгаа хүмүүс иргэдийн эрхчлийг хамгаалах. Яаж тэдэртэй нэг байж чадах? Өнөөдөр бид нар бодиттойгоор чи хар. Манай намаас ямар нэгэн гишүүн гарч ирээд одоо энэ гадаад жагсаж байгаа ахмадуудыг дэмжиж хоёр үг хэлж гинэ үү? Нэг ч байхгүй шүү дээ, нуугдчихсан. Одоо энэ дуракууд чи яадгүй гэхээр төсөв ярихаар, булаачлахаар буцаад над ардын натайгаа нэгдэнэ. Зүгээр энэ 126 одоо миний харж байгаагаар 126 хулгайч. Уучлаарай 126 хулгайч. Би бол итгэхгүй. Нийлж тий. Энэ бүлэглэлүүд үүсэж байна л да. Нам биш одоо. Ардын нам доторч тэр, Ардчсан нам доторч тэр, ордон дотор ордныг эзэлсэн бүлэглэлүүд үүсэж байгаа юм. Ийм арчсан ус байж болохгүй. Энэ л бухимдж байгаа бид нар. За.